Юу биш шүү дээ. Юу нэ сквиш видео. Not text. Энэ бол одоо алдчихсан ажил гэж байх. Сорс нь хартай. Хастер сорс нь яг юм юуж байх сквиш юуж гарч ирэх сквиш сорс нь байна. Ингэж харахгүй зүгээр контрол юугээд харахаар No. This requires view move job. Одоо view react гэдэг ингэж байна. Ажил яа энэс юм. Насан бод танихгүй юм уу? Одоо танихгүй гэж. Энэ тийм бахаа хийсэн байх. Бас бангар урт ажиллаж шүү дээ. Ингээд зураг ингэж уншиж юм шиг. Флэш олдчихтай. Амар хийчих тий. Нэрчэн бол Angular дээр байна. Framework өсөлж ийсэн. Тэгвэл Angular дээр хийчихс. Би front-end нэрс орчихсон. Жигtaасан мангар утам байна. Яг ингээд бүгдийг дууцчих юм. Шууд нэг дуусчих тийм. Энэ боломжтой юмсээ дуудаад scroll-тай байна. Энэ чинь видеоч гардаг байсан. Фүлчийг харуулаад байна. Хадина өөрөө ячаа. Сайжирчаад байна. Энэ шууд видеоч. Өөрөө слайд шоу. Тэсэн чат мат нэгтэй байсан. Энэ одоо энэ яаж харуулсан анд үү? HTML хэрэгсэн юм шиг. Видеого API дууч болт юм уу те? Харин ер нь тэгж байгаа байхгүй. Энэ код тэгээд яаж дуудсан юм бэ? Энэ source нь харагдаж байгаа хөө хийлээ юм те? Хариулт харж болох. Гэхдээ хамгаалж бас боломжтой. Наа чинь юугаар тэгвэл яаж хийж байгаа харцлаа юм те? Олон байна. Тэр нэг асуудал байна. Мөөсөө source харагдаж байна. За project бас юугаар орчуулах translation хийгээд энэ word translation гэдэг юу байгаа гэж байхгүй юу? Тийм тийм байхгүй тийм. Let's come on. Translation. Also word ID хэрэгтэй юм. Language ID word. Language ID нь хоёр болно шүү дээ. За тэгэнгүүт та энэ forage дотор тэр forage энэ үгний орчуулга авч байгаа. Тэгээ юм олон утга харагддаг гэсэн. Translate. Тэгээд энэ тийм цар ажил ингээд асуулт байхгүй цаа юм. Word гэж өгсөн байх тийм үү? Word language with Word type. Word type language. Language ID-ийн хоёр. Word ID-г одоо Word ID чамаас шүү. Энийхээ авчихсан юм. Word-ийн ID юм. Тэгээд энэ ч буруу юм шүү дээ. Зах галыг яа. Нэг үеч. Юу бол нэг зан болчихсон. Нэг үг нэг үг нэгэд гарсан чи. Яан гэж байна. Нэгээс 3 дахь 4 дахь. Ачин бүр юу вэ? Нэр нэг гэж 2 дахь юм. За 5 дахь. За гоёлцоо. За үг орж ирлээ хатгаллаа, translation орж ирлээ. Translation авсан гэж. Сид ажиллах болгонд хосолж байгаа байсан. Тийм, гол хараад байна. Live тийм. Таныг өөрөө чинь хаалт юм болоо.
Нэг тоод Түр тэгэл хоёулаа нэ. хоёр дээр байна. Ингээд гоё болчих. Манай өгн сан. Сүртэй. Зөв ажил юм шүү дээ. Ингээд одоо манай translation 200 translation дээ. 200. Яна юм хүсэж. Гоё байна. За одоо үгээ 5-ыг одоо 5 үг аав шүү дээ. 5 өгч болцоо. Сидраач. Тэмрээч. Нихач. User controller word controller хоёр хөр. Яг чинийг бүтээх гэж болдгоо юм байна. Эхлээд юунаас төлөхнө. Бирээс авч явах юм байна. бирээр гэдэг нь юу юм? Тэр нэг authenticating хийж байгаа. Хийж өгөх юм уу? Костюм бирээр. Бирээр токен ч угаасаа байгаа юм байна. Токен бирээр токен гэдэг чинь чанар шүү. Тэр ч одоо энэ request орсон request бий токен болсон юм байна. Энийг энэ дээр болон шалгах гэсэн байхгүй юм. Middleware бичих гэсэн байхгүй. Тэгэхээр word гэдэг word. Аюунда контроллууд эстэй гэсэн. Үүрэгтэй харахгүй. Word юм тийм. Word гэдэг гэсэн шүү. Бас тэр багтаа дээр токен гэж байна шүү. Эндээс ч бидний токен авсан шүү. Бисийн токен амар урт юм шүү дээ. Яа занаад юм байна. Ийм урт токен яваад юм л. Урт токен генерит хийж болно л да. Тэр ID юм идэ яваад. Тэгтээ юм ч ашиггүй. Яах юм. Тэгтээ тэр юу авч байгаа юм чинь. Боломжтой токен байлаа. Юу ч яахгүй гэсэн. Ямар алдах юм байна. Тэгээ токен муугаар одоо такталлаа гэдэг. Юу алдах юм. Энэ дээр нийтлэр авсан. эхлээд токен шалгана. Дунд нь ингээд юу шалгаж байгаа. Одоо би ингээд үйлдэл болгонд шалгаж эхлэв шүү дээ одоо ядаргаатай. За одоо энийг би дараа нь шилжүүлээд ийм мэдлэлийг шилжүүлж болно. Одоо хийчих болно л да бид яг яаж хийх гэсэн санахгүй байна. Хөө ажилласан. Бахан Google гэж. Харин цаг үрэх гэдэг. Тэгэхээр ингэжтэй байх гэнэ. Апруу ороод мэдлэлээ ороод шинээр ингээд мэдлэл хийж болно. Тэр мэдлэлээр нь яадаг гэхээр юу нэг шалгана. Одоо зөнгөж шин шалгана.
оржсон request request-ийн өмнө шалгалт хийгээд ерөө тэр ямар нэг юм хангаж явах юм бол өөрчлөлт хангахгүй хамаагүй цаа чинь. Тэр миний өмнө user гэдэг төв мэдлэг тавингуудаа EP гэдэг ч юм уу тийм мэдлэг тавингуудаа тэр тавьсан нийтлүүрээсээ юу авчиж байгаа. Токен шалгаад тэгээд user байвал user зав. Сэтгэл зүгээрээ токен шалгах юм чинь. Энийг бас юу аа нэг модель ихнээсээ нэг модель үүсгэн. Үсаач. Гэхдээ дандаа ингэж хацаас ингэсний орны хэмнэр авахгүй. Тийг дээрээс бодоод амжихгүй юм. Нэг чих юм бол нэг үсаач гэдэг юм тийм. Тэр хос гэдэг нэг чимэр. Текст гэдэг юм. Энэ фичер нь одоо хэсэг. Энэ фичер автоцсан нэг мессеж нь тэгээд токен авах юм Where in the name of нэг бүр ингэдэг чинь билээ. Контроллероос удамжиж байгаа юм чинь. Questo archivio. Constructing the renewal archivio. Ингэчл болчихж байгаа шүү тийм. За орч үлээ нийтээ реквестээр тооглоо. Тэгээд реквестээр тооглоо токен шалгаад байхгүй чинь баахан болоод ингээд юузер тавьчих. Зааварсан юм. Гоо жижиглэж штэ. Гоо гэдэг зааварсан байна. Цэгцэлж байгаа байхгүй юу? Нэг метод төгнөж болно. Тэгээд шал дараа нь зааварсан. Одоо би дараа нь газар төг гэж бодох юм тэгээд тэгэхээр хэмжиж авчихлаа. Тэгснээс тэгээд жижиг яг тэр статус нь
Фасо хандах нэмиш бодож байна. Дараа нь дараа check user гэлээч. Ингэж яахгүй тэр орж ирлээ request оршинг токен барьж аваад эхлээд өөрсдийнх нь private-аараа токен шалгуулсан хэрэг токен басан маань бол токен алга байхаа тэгээд тэрээр юу хамаагүй өөрчилж шүү дээ. Дараа нь check user гэнэтэй токеноор шалгаад user чинь бас байна уу гэж шалгаад байхгүй. Ихэд нөхцөлүүдийн мангар их юм болгоо ичиж байгаа. Зүгээр яг нэг баг нэг мөрөж чадсан нэг салгаа ичиж байгаа. Тэгээд лаа өөрөө өөртөө бодож байгаа. Тэр нь дараа нь амжилт хэрэгтэй. Тэгвэл одоо энэ ингээд ийм ортгоо заах чинь дараа нь гай дандаа. Тэгээд энэ дээрээс user интерфейс хэлсэн байна. Тэнгүүтээ одоо нэг юм функцтэй болсон ч одоо энийг хаасаад бодож шээ. Одоо би user болсон байгаа шээ. Аха. Тэр request явуулсан би хийсэн шүү дээ. Пум. User not found. Light content. Email verified гэх юм бас тийм email л очт юм шүү дээ. Гэхдээ яг тийм хийж болох юм байна. Зүгээр бид зөвхөн тэблийг ашиглаж чансан юу гэж хэлээгүй. За what controller тий хамаг. За хэлсэн левсийг авах хэрэгтэй тийм. User controller дээр user profile use code юм байна. Дэвсэн. За гурав. Request-ийг авах хэрэгтэй юм шүү дээ. Тийм байгаа ч тийм тэгэхгүй болохгүй шүү дээ. Юу яахгүй. Анх бүртгүүлэхдээ би user level-тэй болохгүй болоо голчиж. Тэгээд энэ дэр чинь ингэж байгаа юм байна. Одоо user profile гэж байгаа шүү дээ. User profile чинь user гэж байгаа. Одоо ингэж шүү дээ. Гэвч би өөрхөн нэг word гэж бассан тийм. Эсмэн гэж word гэж юм тийм. Тавууг авах юм л доо. Эсмэн биш юм чинь над таваад байна.
Management becomes энэ релиз тараас ханж байгаа work гэх юм. Тэгээд user-ийн профайл хийх болох. Ингэж болно байна. User profile хааштай. Байхгүй нэг ахнаруу бүтэл үсгтэй левел өгөөгүй ч юм уу тийм болсон бол шууд нэгээс нэрч ойлгож байгаа левел хэтрэг. Ангууд одоо би нэг гэсэн левел ингэж хийж авах хэрэгтэй. Анхаарлаг болохоор ямар ч юу болохоор what control this is it performance. One object with nickel Price awesome. Oh. User ID ч байна. Хэлбэрлээ. User ID нэг юу ч юу яг нь хасарсан. User verify гэсэн. Self investment. Тэг чи өөр юм. Юу нөхтэй Бүгэн хооных нь бүгэн дээр спорт хийчихсэн. Тэгээд хийчихсэн. Өөрийн нэг факт чинь шалгалтын шалгалтын самрын фактик
байна. Левелээс юусаар ажил болохгүйсэн. Та өөрөө левелээс шүү дээ. Тэс. Бас нэг юм чинь. Нэг. Анзтай юусаа Мөртний ташаа байна. Это алтаа тавьчих юм шиг. Has one. Энэ над ямар ч нэг хэрэгжтэй гэсэн юу. Нэгээс нэг рүү гэсэн relation үүсгэж байгаа юм. Левел гэж байхгүй юм. Байхгүй нойлыг нэг багцаанаар болчихсон. Ингээд биш. Бид нэг тахан таа гэж байна. Нөл биш. Аку. Нөл биш байна. Би заавал нэг байхгүй юм. Занги. Нүгэн гарч ирж байна. Words руугаа. Хамаагүй юм шүү дээ. Одоо шинээр хүртүүлсэн дээ. Тэгээд гэсэн юм байна. Тэгэл өөрөө сонгох юм те. Бүртгүүлсэн сонгож чинь. Нэг тэмиг юм. You can talk straight. Левел маань левел хадгалахгүй юм чинь юу хийж байгаа юм аа. Эндээ л шигсэн. Чим.
Дөрөв төлөв өстэй болчихлоо. Filtre авцсан, сит бэлэнцсэн, нэг бишгэлцсэн, дээр нэгсэн, биш болж байна. Зиа тэгэхээр хэрэгтэй. User word-оос өөр гэж байгаа. Тэгэхээр тэж төгнөд болсон тийм. Хасны сүртэй user word-с user word гэсэн. User word гэсэн дээр this user word. Тэгэл миний user word-д гарч ирэх хэрэгтэй тийм. Тэгэхээр user word гэсэн юм уу word тийм user word нэг цаасан гэсэн байдаг. User word гэдэг. Тэгээд чинь ямар тэгээд хэвчээ зааж миний өгнөд ямар юм байсан юм. Тэгэхээр надад юу ирэх хэрэгтэй вэ гэхээр нүүл ирэх хэрэгтэй юм шиг өгөх юм чинь. Замд ирчихнэ. За тэгэнгүүт жишээ болоод нэг хүн үгийг тулж үзээд. Стрейт үзээд. Таамаг. Тэгэхээр word шаардсан. Миний ID үгийн ID байгаа л шүү дээ. Чинь нэг байгаа бол шүү дээ. User ID нэг word ID нэг. Word гэдэг чинь tracker гэх нэг сэдэлч үү? Чиг зам. Одоо нэг сэдэлч. Тар. Раднаад нэг болж. Энд word нэг. Стэд үгийг хийчихсэн. За тэгээд нэгэнд харагдсан юм чи стейт нь ямар ч байсан бодлоо биш тийм үстэй. Тэгэхээр ямар ч хамаагүй гэсэн юм. Энийг одоо борцоос хасаал гаргаж ирсэн. Тийм одоо энэ ID-тэй тэнцэхгүй бол эндээс арай үсэх гэсэн. Тэнгүүд user words гэж ингэж болно. Тэр тасч байгаа гэсэн юм. Окей юу. Зөвхөн ID-нуудын сэдвийг хийж байгаа байхгүй. Тэгж болох хэрэгтэй. Ингэж болох хэрэгтэй яг сайн санаа. Энийг юм сараа. Тэгэхээр одоо надад нэг гэсэн ларит дээр нэг гэсэн юм гэсэн. Column ID interface за ингэ
Төрний хоол нь шууд арай бодоод байна. Өрөөний суглаа гараад ID-ийнх нь гараад ирчихсэн. Тэгвэл шүү. Түүний belongs to money гэж бодоход түүний хэлэхгүй байна. ID-ийг л амнаа. Тэгвэл хэлчихв. Тэнгүүтээ одоо ч юм уу. Левлийн үг нь болохгүй тэрнээс доошх нь левлийн асуу тийм. Хичээ тийм. Игж болдог л байна. Тийм болж шүү дээ. Өөрөнд левлтэй тэнцвэрнээс доош үүнтэй гарч ирэхээр судлаад асууг. Томхо. За. Чи очирдаг юм. Never nothing is get picture take top thing so Ini orang itu cerita apa terus? Pas cuma. Apa terus? Авас language ID гоо яасан юм шиг. Language ID болон level тэгээд үгийн тоогоор user profile-аас хасдаг. Файлс чинь биш language ID гэсэн байхгүй шүү дээ. Нэмийг одоо техникол ямар хийх сурч байгаа юм бэ?
Freezer ID. Language ID. Тэгээд өөр чи юу гэж хэлсэн? Profile freezer ID language ID. Тэгээд биш үү гэх юм. Language ID level гэсэн юм. Level нь тийм ямар хийж сурах гэж байгаа. Тэгээд count өдөрт хэдүү. 5-аас тохиол хийж байна. Бүр гоё шүү дээ үстэй. Тэр мод гараад чинь тэгээд 5% юм. Rollback-ингүүд ахтай. Ингэж нэг бүрсгэн одоо ингээд энэ нэг юунд орсон бол одоо нэг харж байгаа. Migration нэг байц тавьсан. Тэр байц. Rollback гэх юм бол тэр буцаж байгаа. Тэгэхээр ингэх бол ядсан даа. Ингэчих юм бол чинь байж байх болчих. Нэг хүн ингэсэн. Ингээд дараагаар нэг хүртэл ажиллаж байгаа. User ID уусаа байна гэж. Нөгөө rollback хийхдээ user ID-г яаж чаддаг юм чинь. Бид хэд композиц мэдсэн юм шүү дээ. Хүрээ үү. Тасаа хоёр болгоогүй. Ухрахаа үргэлжлэх гэсэн чинь одоо марсан. Тэр амар эсрэлтэй байцтай. Rollback нэг доотлын функцэд ажиллаад цаана drop бичснээс drop хийж байгаа. Drop гэж. Гоё байна. Тэр тий амар юу дээ. Ямар үе зэрэг болоод шүү. Хөдөө хэрэгж шүү. Тэблээд ш drop хийх үү? Language ID. Яг уу. Account-ад save хийх юм. Би ингээд олон ч ингээд нэг бүрсгэл ингээд байх хэрэгтэй байхгүй. Тэгээд яг хэрэгтэй юм аа хэрэгтэй юм орчлож хойшлуулаад тэгээ юутай ажиллах юм. Language ID одоо default байна. Work count tab болчихлоо. Хост менеж нэрээ хайгаад идэв юм шиг байна гэж. Энд чинь кафе юм тийм. Ирэх гэж байгаа юм. Мэдгүй. Сэрэг. Санаад байна. Ингэж болсон. Нэгрээ. Одоо тэр буцаад шийд хийчихэр чинь минут нь ороод ирнэ гэсэн. Ингэж асуух юм. Гоос. Мигрэт хийгээд сид хийгээд үзсэн. Яг нэг командад ажиллаж байсан. Тэгээд таны юусаар үсэрч байхгүй болчихсон. Ингээд фото. Бидний төлөөлөл нь юу байгаа? Аха. Пост юм. Одоо нэг шалгач. Хэрвээ токенгүй болвол ингээд та заах хэрэгтэй. Work control-ийн 17 дээр авточлсан. Work control-ийн амар алгаа. Пост авч байгаа болохоор чи үзэж чадахгүй. Гит авахгүй.
зөвхөн паста. Гол гэрт хийх ч одоо зөвхөн search мөрч хийдэг. Search чинь хэрэглэхгүй л би юмс. History үсэх гэж хэлээд байна. Энийг юм болчих. Гол нэг нэг юу ч. Алтаа шалтгаан. Биш юм токен. Одоо тийм үедээ бирэр токен юм. Ийм үг чинь баанч бизнес фон. Бирэр зөв токены төрөл юм уу тийм. Тийм нэг аппликейшн хийдэг үндсэн токены төрөл байхгүй. Тэр энэ юмс гарч ирэхгүй юм. Өөс API хийх гэж байгаа бол бирэр токен гэж байна. Өөрөө сүүлийн үед одоо юм л токен гэл. Токен чинь уусан дотор юуны мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэгчийн мэдээлэл ч юм уу. Яаж л яаж хам болж болно гэх юм. JWT токен чинь энэ сайн хэрэгтэй болсон. Яг ч тэр дотор нь user ID гэж зэгээл нэг юм болох тийм. Тэгээ нөгөө талд нь юугаа токен хадгалгаа шалгаж болдог. Адилхан генерит хийгээд хоёр талд нь генерит хийгээд хугацаанд харж явах гэдэг. Тэгэхээр expire хийж болдог. Одоо чинь би логот хийх юм бол би токенс хийлгэх хэрэгтэй шүү дээ. Хийж чадчих. Ингэж юм бичиж байгаа юм. Одоо хэмээн. За одоо юу вэ? Тэгээ зүгээр 5 үг ирчин хиний хад хийх. Зөвлөсөн Creek Town. Ингээд болчихсон такет гэсэн. Замын мэдрэг гэсэн. Тэнгүүд одоо Word чинь translation хэрэгтэй шүү. Тэнгүүд Word-ийн хас байна. Menu translation. Хатад их гэдэг ашиглана. User-ийн lesson тэр Word content тэгээд өөр юу сайн юм члээ user. Тэгээд user language ID нэг болсон шүү дээ. Default language. Language ID default нэг. Нөл гэж ID байна шүү. Тэгээд юм. Левний. Word control гэдэг бахан юм. Шинэ зөвшлөг бол хаасан байна шүү дээ. За ингээд миний юм зарж 5 language хийсэн. Тэгээд орчуулах юм. Энэ та эдгээр дамжуулаад авчих шүү дээ. Translation хийх. Нэг юу ханаас үссэн.
ингээд нэг ингэж ажиллах нэг үгүй юм. Translation attribute. Одоо ингээд нөгөө translation attribute болоод очих хэрэгтэй байхгүй юу? Метод биш. Чгүй юм. Энэ шатуур чинь энэ translation гэсэн юм аа. Тест. Ингээд бол ажиллаж байна. Үнэхээр болж шгүй юм байна. Яаж юм бэ? Яаж юм бэ? Сон коллекшн болж байна. Сангээ олчиж байгаа. Тэгээ бас нэг юм гэсэн шүү дээ. Тэр хамаагүй юм тийм. Энэ тавыг харуулсангуудаа ядуулах хэрэгтэй юм тийм. Тийш харуулсан гэдэг. State-ийн өөрчлөлүүд нөө user word руу байна шүү дээ. Гэхдээ хаалч авч чадаж байна. Тэр өдөр мөдөр юм. Тэр өдрийн шалгаж ирэх юм шүү дээ. Гэхдээ харуулчаал хийж тэгэл эхлээд би юугаар шалгах юм бэ? Эхлээд өнөөдрийн үг надад байгаас үзэх юм байна. Дэтийн шалгах юм. Тэгэхгүй бол харуулчаа шууд хийж ирж байгаа. Оруулан калшин тавуулаа. Тийм. Word юм уу тийм. Карбон гэдэг нөгөө өдөр цаг хугацааг яадаг сан багтана. Хэлсэн сан. Гүнзгий шүү дээ. Unexpected тийм үү гэж байна. Тэгээд өнөөдрийн 5 минут байгаас шалгаа. TV This time spent энийг режлэшн хатуулах гэдэг бас база авсан ч user word state гэдэг юм аа. State ашиглах юм. State гэдэг problem байна. User word гэх тусдан бүр юу болж байгаа юм шиг. Хөөе багсаж байгаа. User word гэх тусдан юу яа те? Модель үүсгээд тэрэн дээр хатсан, relation хатсан state юм шиг. User ID Очень тёпло. Ингэж атрибут гэж болж байна. Яриа сонсож байгаа юм. Тэсээ гэж болж байна. Өнгөрсөн.
근데 왜 pivot 좀 거기다 써. 네, 괜찮아. 왜 pivot? 이게 좋고 왜 pivot? 그래서 오늘들이 오는 얘기가 좋고 왜 pivot? create тэнцүү төдий бичих юм. юм бичихгүй бол зөвхөн төдий. Тэгтээ ингэж хийхгүй бол нэрэ болохгүй юм. Өнөөдөртөө тэнцүү гэж сонирхож байгаа гэдэг. Тэгэхээр create татна. Ингэх болчих. Энэ алдаж байна. Төдий Ингэхтэй юу вэ? Таах ч үгүй. Эхлэлээс төгсгөлөө хандах хэрэгтэй байхгүй юу? Create татна. Today start-аас их хэрнээ. Тийм үү? Today start-аас их хэрнээ. Today эндээс байгаа хэрэгтэй. Тийм үү? Нави авчаар чинь гэдэг энд юм. Надад тийм бичин. Энэ яг татдаг юм байна. Цаанаа байсан. Карбонаар старт эндээд авчдаг юм байна. Окей. Старт. Start of day гэж алах уу? Easy start of day гэж тийм болоо тийм. Хүн дээр гарч юм. Сэнийх дээр л даа. Тэр ингээл чи. Ийм байгалаа. Shouldn't be cost. Хардууд гэхдээ байх нь байна гэж байна. Энэ ашигтай. Юу? Шин таапны шүү дээ нэрч цаа.
Яа, сайн яаж ажилладаг юм бэ? Модалч нэгдэдэг юм уу? Шууд тийм үү, end of the carbon now гэж хэлэх юм байна л да. За ингээ carbon now тэгээд constructed дээр авч болох бол today was state гэж авч болох. юм болоо.
Зүгээр таймстамп true гэж бодоод байдаг юм. Ямар ч хатахгүй. Юу гэсэн ч юм. Хаал өгнүүд авах гэдэг. Тийм өгнүүд авах гэдэг чинь шал өөр юм гэж байдаг. За одоо хаасан юм чинь. Түрүүнийг чинь таймстамп бүсээ өгөх гэдэг. Нэг үгийг нэгдүгээр хүн үгүй. Автын кремт л. Энэ нэг цаг 14 болчихсон юм. Хатчихлаа. Нэг нам. Одоо энийг хасаад үлцэн үнэдээс гарна гэсэн үг шүү. Тийм гэхдээ ер нь бол 5 үг л гарсан байна онлын үед бол. Тэгэхээр өнөөдөр л байгаа үнэд 10.5 бодлыг л гарсан л да. True гэд. Тэгээд words гэд. Энэ words-ыг буцаана. Гэхдээ штэ үгийг зөв зангаар нь буцааж болохгүй байна. Юу таад буцаанаж нэг орчуулах танцуу буцаахгүй бол чи ямар ч ашиггүй болж байгаа. Тэгвэл үгээ авчаад тэгээд дахиад үгнийхээ орчуулгыг араасан. Нөгөө ditto шиг юм хийх хэрэгтэй болж байгаа. Энэ ч шууд буцаачтай байсан ч үгүй. Words-тойгоо хамтлаа юм шүү. Энэ одоо жишээтэй зүг ирэхгүй байна. Join хийчих юм шүү. Энэ нь бол join хийгдсэн байхгүй. Word чинь юу translation байгаа байхгүй. Тэгэхээр үгийг loop-тэнгүүтээ тэрэн дотор translation оруулах. Уул нь тэгмээргүй л attribute болгох гэсэн чинь шууд орж ирэхгүй байна. Join хийгдэхгүй байгаа гэсэн үг юм. Хийгдсэн байгаа. Тэг яагаад үгүй гарахгүй бол орчуулга нь. Нөгөө JS буцааж байгаа JS чинь relation цуг явуулахгүй байгаа байхгүй. Return with relation гэж. Зэрэгтаач.
кино шиг юм багтлаа тийм. Лүп бүтчих юм л үгээс. Ингэж болчихлоо юм л та. Буффет user дээр явчих юм тий. Тийм user-ийн юм уу чинь. Энд чинь юу гэдэг вэ нэг нэр шилтэй шүү дээ. Юу гэдэг вэ ингэж линк гэж нэг тийм нэр байдаг юм. Тэр багхан нэг чек хийж байгаа юм.
Яагаад? Too few arguments implied. Чин сүүлсэн statement. Тэгээд statement нөө байхгүй болсон шүү. Чин явсан. За зүгээр байхгүй нэг юм хичээл болж байна. Наач бишлэх таяад. Зөвхөн хичээл нэг дүгнүүд нь ирж байгаа юм чинь. Бүр солиоч. Зүгээрээс юм дүүр. Түрүү ажиллаж байсан юм дээ. Тэгэхээр ажиллаж юм чинь. Нэг боорд нь чирч юм чинь. Юу гэж хэлдэг юм? Эс ажиллуулсан үү? Юу? Нөгөө талын юм. Нөгөө талын тийм. Өчигний юм балкон даанаач өөртөөс шүү дээ. Тийм.
Наавал өгч онлайн тавихгүй бол виртуалыг татвал. Чин зүгээр юм байна. Аданаас яаж өгдөг вэ? Боо юм болдог үстэй. Гайгүй. Минут 10 хүртэл яа. Word-ын translation яа. Энэ Word бичихгүй юм шүү. Энэ яг юу ирээд байна гэж. Гэтэр нэг харт юм байна. Энэ ч юм болохгүй. Word-ын collection байна. Translation. Тийм шүү дээ. Яг жисэн болж чадахгүй. Бахан дотор нь арай яваад байгаа юм байна. Арай дотор нь класс аваад. Сонио юм байна. Энэ чинь array биш дээ. Энэ чинь object тахгүй. JSON-ыг жоо. Тоо ирээч юм уу? Байд нэг жоохон мэдгүй. Тийм array болж юм чинь translation авч чадахгүй шүү дээ. Ямар ядаргатай юм бэ? Инглиш нэр. Адэрц. Translation шүү. Яаж хөвчөрсөн бэ? Зүгээр. Шинээр ирээ үсгэл. Одоо дахиад нэг үг цээжсэн болохгүй бол шинэ болж байна. Өнөөдөр сурсан. Өнөөдөр сурсан. Үсрэйдин Word-ийг хоёр. Одоо би тэр бахан уу? Хоёр үгтэй. Хоёр үгэн дотор бахан гэж байна. Энэ ч хоёр орчуулах юм. Эхний үг нь
нам гэдэг үг орчуулгын синтез орч байгаа. Language-ийн код нь React дээр яаж болох вэ те? Өөрчилж болох вэ те? За. Таныг иймэрхүү. Цахан амарч чад юу ийх вэ? Шууд React руу гарах одоо. Одоо яран бараг 5 үгээхтэй авч байгаа. Яваад хатгалчаа гэж байна. Тэгэж яахгүй хэрвээ энэ үгнүүд хоосон биш бол хэрвээ хоосон байвал 5 үг шинээр ирэх хэрэгтэй шүү дээ. Тийм шинээр үг авах хэрэгтэй. За тэрнийг нэг яагаад юм. Гэхдээ чи энэ дээр нөхдөж шалгаж байгаа болохоор энэ дээр дахид нөхдөж шалгах шаардлагагүй юм тийм. Аль хэлний үг вэ? Заавал бас хэлэн үг юм. За тийм юм. Хэл хамаалагын дээл сүлд нь л яах юм шиг. Бүр зааварсан юм. За тэгвэл одоо ингэ энэ дээр return words биш юм. Хэрвээ хоосон байвал хоосон биш байвал шинэ үгнүүд ирэх хэрэгтэй байна. Энийг тооч заагаад. Тэгэхээр яах вэ? Хазар гарч байгаа саяны 2 руу устгаач тийм. Саяны 2 руу устгах юм бол шинэ үг ирэх хэрэгтэй шүү дээ. Би ч одоо нам хоророо гэдэг үгтэй юм шүү дээ. Чин таун дээр автын хийсэн зүгээр юу байдаг гэсэн. Автын нэг шилэг үнэстэй. Сара солиотой хараад байх юм. Амар. Шүлэг машинаас амтаас нэг минут зөндөө шүү дээ. Гоё юм биш үү? Надаа айгаа лаг мод болчихсон тийм. Хоосон ирсэн шүү дээ. Яагаад хоосон шалахгүй юм бэ? Бусдагц юм уу? Гэхдээ энэ дээр өнөөдөр өгнөд авч байгаа байхгүй юу?
Тэгээд тэр өнөөдөр өнөө тоосон байвал шинээр өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэр өнөөдөр ухаас ирж байгаа. Эмтэй арай өөр шил. Эмтэйг юм бол эмтэл ирэх. Нуул ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нуул энэ дээр за зүгээр ингэхэд зүгээр л нуул ирэх. Харж энэ яагаад ирээ ирээд байна? Энэ ажиллахгүй шууд энэ ажиллаж байгаа юм шиг. Энэ ирээ ирэх хэсэг шүү дээ. Яг ирээ. За ирээ байсан хамаагүй. Чи ингэ шилжиж шүү дээ. And even spontaneous strings object, two string image. Энэ ч өөр юм. Ирээ болно гэхэлтэй. Ави. Тэгээд энэ багтаар нь юу бол тэгээд энэ хэрэг чинь түрүү гэж биелж байгаа юм байна. Хэрэг нэг сайсан нэг шинэ бүтээл аа юу бол шинэ бүтээл байна. За ингээд миний 5 үг хараа. Өнөөдөр ирж байгаа. Одоо энэ тавгаад маркетлах хэрэгтэй тийм. User word руу орох хэрэгтэй тийм. Тэгээ өнөөдөр дуусчиж орно шүү дээ. Гэхдээ одоо шууд тэмдэглэж штэ. Нэг хараалуу. Тийм нэг харагдлаа тэгээд тэгэл энэ хэдэн хүчил татаад байгаа юм шүү дээ. Тэр өдрөө дуустал харагдана. Одоо ялан татсан стейтийн нэг болгоод байна. Тийм одоо user word-соо Зоёс хашвилэн шаасан. Sync гэдэг юм а sync гэж нэг байгаа. Sync ч яадаг лээ. Тийм sync чинь юу ячдаг вэ?
Яа, тэгээ ячдаг. Save гэсэн. Save. Laravel дээр тэр many to many, one to one гэдэг нэг чухал гэдэг юм шиг лээ. Энэ ч юу гэж бодвол нэг нэрлэлтэй юм байт юм аа. Хооронд дийлхийг гэдэг тийм. Компьютер ч шалгалгүй шүү дээ. Шалцсан биш үү тэгэхээр. За бич хэрэг. Sync гэхээр яа гэж байгаа юм. Өмнөхийн устгахгүй гэх юм бол ингээд. Өмнөхийн устгачих юм бол ингээд. Нэмэх юм бол ингээд гэж байна. Одоо зөвхөн нэмсэн дээр байна. Чи нэмэл state-ийг өөрчлөлөө шүү дээ ер нь л тийм. Date-ийг нь гол нь оролдож болохгүй өмнөхөөдийнхээ. Тийм. Save. Өөрөлд апдейт болчихлоо. Ингэхэн зөвлөлтэй. Бас форж гэж шаар. Асуудал. Ингэж болж байна. Нэг бүрчлэн сэвэлдэг биш. Зүгээр л нэг бүрчлэн сэвэлж шаардлагатай. Наач уусаа дээдлэн тавлаа харин. Уул нийлүүлж байгаа нэг удаа query бичиж байгаа байхгүй. Тэгсэн чинь чад танилцуулна л да. За би Q гэдэг үгийг харсан ба шоунд заяа. Q гэдэг үг харсан. ID-ийн 3 refresh хийлээ. ID-ийн 3 Q. Refresh хийлээ ID-ийн 3 Q. Одоо ингээл нэг л үг харуулах юм өдөр чингөө. Гэр болчих. Яа нэг харуулах. Угаасаа тэгж хийсэн ч тийм сая. Энд дэр нэг л үг нэмж болохоор тийм 3 5 одоо энэ үгнүүдийг л өнөдөн надад харагдав. Тэгэл болоод өөрөө харагдав. Бас нэг үг харуулах. Үгүй энэ 5 үгийг л харуулж байгаа шүү дээ. Нэг биш 5 үг шүү дээ. Доош хоо. Тийм. Зөндөө бол үг шүү дээ. Эхнийх нь энэ хоёр дахь нь энэ 5 үгийг л өнөдөн надад өөрчлөлт гэсэн. Энийг устгачих юм бол өөрчлөлт гэж болно. Өнөөдөр үг хараагүй. Одоо нэг юм одоогийн бол өнөөдөр үг хараагүй. Өмнө нь болохоор Q гэсэн үг харсан байсан. Одоо шалгаад үзэх юм бол өөр гарч ирсэн. Тэгч дахиад тийм сонир гэж юм байдгийг. Тийм сонир тохиол гэж баймаргүй юм. Юуг энэ даа яачаач. Нэр ордероо явж байгаа юм биш үү? Тийм л юм уу? Рандом үг сонгохгүй юм биш үү?
Level рандом юм. Level-ийг ажиллаж байгаа ч тийм. Рандом нэмэхгүй бол миний чихнээсээ өгнүүд авах юм байна. Хүсгийнхаа дараалал явчих гэдэг шүү дээ. Ер нь. Гэхдээ рандом нэх юм бол удаа шүү дээ. Чи жишээ нь 100,000 өгдөг рандом болчих. Жаахан ашиглан ихнээс зүгээр ингээл. Гэтэ хүн болгоныг адилхан үг аваад гэж байгаа тэнийг тий. Яванда тэр random option хийж болох юм шүү дээ. Тийм. За ингэж болно л доо. Гүрэндээ юу? Rand гэдэг үг нэг тийм юм байна. Юу хийж байгаа? In random order. Таван 2-оос дээш гэж байна. 5-аас дээш бол random. 52-оос дээш бол энэ random order. Тэгээд get-ийн өмнө юм байна тий. Тэгээд устгахгүй болохгүй ч. Нөгөө юм хийж байна. Энэ табло ангар төөрсөн шиг. Одоо өөрөөр хэлбэл kiss гэж байна. Коо гэж байна. Тэгээд одоо идэж байгаа амарч байгаа бэкэнд. Үгүй бэкэнд юм. Фронтенд. За төр завсарлаа. Энэ нэг extension-ээс нь гарч ирж байгаа тийм.